бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо та бүгдийн өмнө SBN телевизийн 19 дахь жилдээ цогцож байгаа. Хайбай 31 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Зөвлөгөө авах үзэгчтэй гэр бүлээрээ халуун дотн уур амьсгал бүрдүүлээд бүгд дугаар тухсан суугаараа хамтдаа адал явдалтай хөгжилтэй нэтгүүртэй дурсамжуудаар аялцгаая. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочдод гайхалтай сайхан уран бүтээлчид гайхалтай сайхан эрхэм зочид маань хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхний зочдоо уран танилцуулъя. Нэгдэн хамтлагийн цамцаа тайл камертоны явах цаг боллоо. Хайрын хот. Номин талстын дурлалсан сэтгэл зэрэг маш олон хит дууны шүлгийг зохиосон яруу найрагч Гам Очир. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Амар Жаргал. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Мегмар Сүрэн нарын хамт жаргалтай шинэ жил дууга богцлон ирлээ. Их хотын завгүй амьдрал дунд өөрийгөө анзаарах боломжийг олгогч Йогоор 10 гаруй жил ажиллаж буй Энгчин багш нар хүндэт зочноор оролцлоо. Ерөнхий үеийн тэтгэгч Наран групп. Таны хамгийн сайн сонголт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. За 2025 оноо дүгнээ дээрвэл гаачрахаа. За тэгэхээр өнгөрч байгаа 2025 оны хувьд бол ажил хөдөлмөр, уран бүтээлийн ариун их ол зомогтой байлаа. Дээрээс нь одоо юу сонсон 9 цагаан хүсэл маань биелсэн юм одоо бэлгтэй сайхан он болж одоо ингээд шинэ он ингээд солигдоход манай гэр бүл бол бүгдээрээ сайхан одоо хориглоон дарсаа буудуулаад гэрийн эзэн одоо өөрөө сайхан өнгөрсөн оноо үр хүүхдүүдтэй за миний хүү энэ жил одоо сайн сурлаа, миний хүү ажиллаа сайн хийлээ, хань ижил минь одоо сайн сайхан байлаа гэд хүн болгонд нь зориулж үг хэлээд тэгээд одоо 26 оноо угтдаг. Ийм одоо заншилтай болсон. Маш сайхан байдаг. Юу гоё юм бэ те? Он болгоны дүгнэж хэлж үг хэлдэг. Тэр гоё юм байна. Айхондоо бол тэрэн дээр анхаараараа, энэ дээр анхаараараа. Нөгөө бэлгийн тоол уу цагаан сараар бол манай одоо аав ээж юм уу те өвөө эмээ үг хэлдэг. Шинэ жилээр болохоор энэ чинь аргын тоол, бэлгийн тоол, нөгөө аргын тоол, Европ тоол учраас одоо гэрийн эзэн одоо тэр хүн залуу хүн үг хэлдэг байх жишээний. Цагаан сар бол мэдээж настан буурлын баяр учраас настангууд үг хэлдэг гэдэг юм уу. Ийм баядлаар ингээд манад ингээд тогтчих юм аа гэж боддог. За Энгчингийн хувьд сонь сайхан 2025 оноо дүгнээ дээрвэл Манай Йогийн багш. олон сайхан бүсгүүчүүдийг яг юм эмгцэгцтэй болгов. Йогч одоо яг төвлөрлийн одоо хамгийн том тайвширлын илэрлэл өстэй тийм ээ. Тийм арай одоо бяцлагыг ярихаар бас ингээд жоохон альж гаддаг тий. Тэгээ яг йог гэдэг маань бол шашин биш. Зүгээр энтгийн уламжлалт энтгэгт хийж байгаа л ингээд дамжаа явсан. Дээр үедээ бол эрэгтэй хүмүүс хийдэг байсан. Бүр эмэгтэй хүмүүс их хориотой байсан. Тэгээд бяцлагалд доорохдоо жин олон цагаар хөдөлгөөнгөө суух хэрэгтэй л шүү дээ. Тэгтээ бэлтгэх гэж ер нь бол йогийг бас ингээд хажууд нь авч явдаг байсан. Тэгээ одоо илүү ингээд салбар хөгжөөд явж байна. За тэгээ миний хувьд болохоор 2025 онд яг өөрийнхөө хувь хүнийхээ зүгээс ирэх юм бол арай олон төрлийн юм бүжгийн юмнуудаар хичээлж үзлээ. Тэр нь арай юм шинэ юмнуудыг нэлээд туршиж үзсэн жилээ. За Мегмар Сүрэн хичээвд. Миний 25 он бол миний хүлээлтээс давсан. Бас нөгөө талаар хүсэл мөрөөдлөө бүр ингээ гартаа атгаад тийм жилээсэн. Би 6 жил Солонгост амьдарч байгаад тэгээ 5 сард ирсэн. Тэгээ багш нь соёл урлагийн сургуульд 20 жил багшилсан тий. Манай шай байна. Цогцлон багшийн шай бид нар шалгалт аваа байж исэн юм хөтлөгч байна. За тэгээд дуун увдас урлагаа байгууллаа. Тэгээ нээлттэй хийсэн. Хэдийн чандад байгаа монголчууд болон одоо хүмүүс солгоо холоотой гэдэг штеп тий. Тим хүмүүст багш нь цахимаар болон танхимаар сургалт явуулаад 4-5 жил болж байгаа. Тэгээд 25 онд бол эх орноос тэг ялангуяа бүр дуун увдас гэдэг урлан маш гоё одоо урлан тай болсондоо би бүр үнэхээр 25 он бол үнэхээр гайхалтай жил байлаа гэж боддтой. Багш нь ер нь бол дууныхаа сургалтыг сэтгэл засаж байгаа дуугаараа. Тэгээ тийм болохоор нөгөө өөртөө итгэлтэй холбоотой маш олон юм байгаа л да. Багаас нь манайхан бүгдээрээ солгоо эдэргээл жишээлбэл ярьчаар хүүхэд автоматар би солгоо юм байна гэд сонсож чадах өнгөө хүртэл нөгөө тархиндаа түгжигдчихдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр солгоо холоотой гэсэн хүний яг онш нь яг юу байгаа хамт ярьж үзээд VIP сургалт явуулдаг. Тэгээд ярилцаж үзээд яг энэ хүн одоо трауматай юм уу эсвэл нэг ангийнхан нүгт буруу хэлсэн юм уу те эсвэл өнгөө сонсохгүй байгаа юм уу гэх мэтчлэн наривчилж ажилдаг. Тэгээд үнэхээр сонирхолтой мар. За Амар Жаргал ахын хувьд 2025
За одоо нөгөө жил бүр урсгаараа урсдана гэдэг шиг одоо хүмүүрийн ажил хөдөлмөр ингээд л урсаал дэвшлээ доошлол явдаг тэр жамаараа л энэ жил болвол би гэр бүлдээ илүү төвлөрөө сайн аав бай гэдэг тал дээр төвлөрсөн хүүхдүүд том болох тусмаа одоо орон гэрээсээ тий тал тийш одоо нөгөө хамаг Монгол нэгтгэлээ гэдэг шиг энэ жил бас гэр бүлээрээ бөөндөө хамтдаа байх хамтдаа цагийг өнгөрөөх гэдэг дээр одоо ач холбогдол өгөөд одоо түүнийхэн төлөө төвлөрлөө гэх юм уу энэ одоо 25 он маань Халуун дулаан уур амьсгалын төлөө. тийм одоо ер нь бол Нилээ аял. тэрүүн дээр л төвлөрч тий бас өөр хүүхдээ гэдэг тий ажил бол яах вэ явж л байдаг одоо ер нь бол бас ажил хөдөлмөрийн хажуугаар гэр бүл бас орхигдох асуудал байх гэдэг тийм учраас сайн аав байхыг хичээсэн жилээ гэж. За одоо манай нэвтрүүлэг бол ингэж байгаа. Эхлээд эхний одоо хамгийн одоо эхний шат маань одоо таадтай гинти билег бэлдсэн байгаа. Гинти билег. Гэхдээ тэрийг Виктори шууд өгөхгүй манай өөрсдөө олох юм. Одоо энэ студ дотор нэх амар холдоо. Энэ дотроо энэ гацуур мод эсвэл энэ буудангийн эргэн тойрон энэ ширээний тэр доотолч гинүү гэдэг шиг байж байгаа шүү. За манайхаас ахын тэр гинти билгийг олоод авчи. Хаах юм уу те? Тий, ойрхон Ингэж ингээд үзүүл болохгүй юу? Өдөржингөө яриа суухгүй. Эргэжтэй ч үзэж байгаа бас хэрэгтэй байна. Оо. Тэрээс эргэж хараад. Тэгээд миний харсан байх байхгүй. Тэгээд ахын гар явах. За дотор нь нэр нь байгаа да. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За энэ. Нэртэй юм уу? За өөрөө өөрсдөө. За наад чинь та хэдэд зориулсан бас юу аа. За дотор нь цаасан дээр асуултууд байгаа. За их хайтах асуулт байна. За. За та 2025 онд хамгийн эмо үедээ аль шүлгээ бичсэн бэ гинэ. Одоо ерөөхдөө бүгд л эмо байсан. Эмо гэдэг маань одоо нөгөө сэтгэлийг хөдөлсөн гэсэн үг шүү дээ тий. За одоо зохиолчдороо ярих юм бол их онгод орсон үедээ эсвэл юу гэдгийг тийм ээ тэр үедээ. Тэгээ 25 онд бол ер нь сэтгэл хөдлөлийн их өндөр үйлдэл дээр байлаа. Ягаад тэгэхээр би нэг 9 жилийн нэг судалгаа хийгээд Доронтой аймгийн Булган суманд байсан эртний нэгэн сүмийн түүхийн тухай ном хийх явцдаа тэр сүмдээ зориулаад Чингис хааны хар тугийн сүлдний сүм гэдэг номоо бүтээсэн. Сая одоо 10 сарын 24-нд Чингисийн үндэсний музей намын сан тэр номоо нээгээд тэр үеэр нэг том дуулал бичсэн. Одоо Чингис хааны хар сүлдний сүмийн сүмдөө өргөх дуулал гэдэг дуулал бичээд тэгээд тэр маань миний хамгийн их одоо сэтгэл хансан, сэтгэл хөдлсөн. Тэгээд одоо хүн нэг олон жил бодож байгаад нэг хамгийн сайхан бүтээлээ хийлээ гэдэг энэ одоо баяр багтал гэдэг юм уу тэр сэтгэлийн өндөр толгсон дээр бичсэн ийм дуулал байдаг. Тэрийг номдоо оруулсан. Номын нээлтэн дээр маань одоо Яруу найрагч Чойж сүрэнгийн Чулуунбаатарын Гууган баяр маань уншсан. За мөн одоо өнгөрс одоо 25 онд бас найз минь ирнэ гэдэг дууны шүлэг бичсэн. Тэрийг одоо Инх цэцэг дуулсан залуу дуучин. Эр болд Аян продакшны продюсер, хөгжмийн зохиолч Эр болд маань аялгаа хийж Ганбатын Инх цэцэг дуулж олонд хүргэсэн. За Сониог дуу цэцэг гээд олон ангид киноны дууг бас надаар зохиолгосон гэд. Ер нь өнгөрсөн хугацаанд кино дуучдын уран бүтээлүүдийг ер нь дандаа би бол бичихтэй сэтгэл их ордог. Сэтгэл орно гэдэг маань чин сэтгэлээ зориулж. Бүр бүх анхаарлаа төвлөрүүлж тэрэн дээр нөгөө бясалгаж яг тэр одоо энэ дуучинд ямар дуу энэ амаар нь гоё монгол хэлээр гоё олонд хүргэх вэ гэдэг нь аядан орж иж хүргэх вэ гэдгийг бид нэр бодож бичдэг учраас миний одоо өнгөрсөн жилийн би нэг 10-аад дуу зохиосон байна. Нэг ном бүтээсэн байна. За гал сонин монголчууд сэтгүүлээ гаргасан ч гэдэг юм. Ер нь бол дан ер нь
бид нар чинь ганцаараа тэгээ дандаа л нэг ажил дээр суух ажилтай ингээл байдаг. Тэгээд тэр хийсэн сэтгэл хөдлөлийн одоо хөдөлгөөнөөр одоо та нарын хэлээд байгаа тэр эмоогоор хийсэн бүтээсэн болгоо маань олонд хүрж олны одоо дуучтаа тодруулж дуучт нь дуулж тэгээд тэр нь олон түмэнд хүрж одоо энэ нийгмийн сүлжээгээр зүрх лайк одоо тэр эрхийн урууд харж илээвэл миний сэтгэл ханж идэх шүү дээ. За, йогийн багш Чингийн маань асуулт өгдөө. За, оны төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд одоо танд йогийн хідэн дасгал хийх дутуу байгаа вэ? Би ингээл жил алган ингээд төлөвлөгөө өвчдөг байхгүй. Тэр дунд маа нэг дасгал яг явж идэг, нэг хийх ёстой одоо аасна гэх юм уу? Тэр нөгөө гар дээр зогсох байрлал. Тэгэл ингээл 4-5 жил ингээд явж ийн би одоо хүртэл сураагүй л байгаа. Тий, одоо нөгөө улаан хугацаанд зогсно юм шүү дээ. Үгүй зүгээр л зогсож яг сурах ямар ч ханаагүй юу чгүй. Ханаагүй. Үгүй зүгээр ингээд заа. Гар дээр. Би бас нөгөө мөрөө гимтээчээ даа гимтээсэн байхгүй. Тэгээд харин чадахгүй ингээл. Гэтэ ингээл хаашлал ямар ч сан байнгын яваал гэдэг нэг тийм дасгал байна. Тэрийг хизээ нэг өдөр биелүүлэх байхаа. Мөрөө ихлээр идэг чих тэгээд. Энэ яг идэгцэн л дээ. Тэгтээ яг ингээд хөндөгччихгөөд идэг болохоор байна. Тэгвэл тэгээд удахгүй сурчихгүй. Тэгээд одоо сурахаараа нөгөө лавг очрохоо хичээл очсуунаа гэж хэлсэн байгаа. За. За тэгээд дараагийн бишиг хэлээш. Тийшээ зөвлөхгүй байхаа. За, Мэгүрсэрийн чи асуулт өгч. Миний болохоор 25 онд таны сэтгэл шингэсэн дууны нэр гэж байна л да. Тэгээд 2 дуу байсан. Нэг нь болохоор Чимэн дуу. Ариун агч яг цэнгэлд хүрээлэнд болсон тоглолттой тэр 40-50 мянган яаж нийтээрээ те бүр үнэхээр зүрхэнд нь гал асч дуулж байна те. Тэгээд хилийн чандаас шав маань багшаа энэ ариун агч чи хидтэй байгаа илээ. Дуулахаар ийм гоё цэл залуугаараа байд юм байна гэд одоо тэр сэтгэл шингэсэн одоо дуунаас юуг ойлгосон бэ гэхээр дууны хүч гэдэг одоо ямар гайхалтай те арт түмнэр нь бүр ингэж цэнгэлдэхээр нь те. За нөгөө дуу нь болохоор зэрэг хүмүүний нэгэн уурсгал гэд. Тэгээ би яг нөгөө Монголд чимцээрт дуусан байсан. Дараа нь мөнгөд дуусан те. Тийм. Тэгээд тэр дууг нөгөө сургалтанд ирж байгаа солгоо хоолойтой хүмүүс маань ихэнх нь багшаа би тэр дууг л дуулмаар байна гэхээр би вау энэ үнэхээр гайхалтай хичнээн тэр хүн би чадахгүй нэ гэж бодсон ч гэсэн багш минь зааж өгнө. Гэхдээ энэ гайхалтай дууг би дуулж те одоо ихийнхээ ачийг хариулна одоо зөндөө олон болж байгаа шүү дээ те. Тэгээд үнэхээр энэ 2 дуу бол 25 оны миний сэтгэл шингэсэн гайхалтай дуунууд байсан. Цэнгэлдэхийн 40-50 мянган хүн зэрэг дагаад дуулахаас бас мэдрэмж нь өөрөө амар байдаг хэл та. Тэрийг заасан. Гайхалтай мөрөөс. Тэр тэгжгээд мэдэх хаа мэдэрнэ. За амар зэрэг ахаа асуулт өгч. За надад их сонио асуулт ирсэн байна. Одоо яг энэ Арханбаяр Арслан эд одоо мандаж байгаа үед те дэлхийн одоо олон бүсгүйчүүдийн зүрхэнд шар ус хуруулж байгаа үед та одоо үнэсний бүх барилдсан бэ гэдэг ийм утгатай асуулт ирсэн байна. Та намайг уран барилдыг мэдсэн юм шиг байна. Би зүгээр энэ асуултыг над зөв нэг юм санаанд орсон. Яг би ер нь бол барилдах дуртай, оюутан байхдаа 10 жилд аягүй их барилддаг байсан те. Ноцлдог байсан. Тэгээд би оюутан байхдаа урлагийн бригадаар явжгаад Булган аймгийн Могод сумд очиод ингээд наадан дээр таарсан. Тэгээ би барилдах тийм хүсэл төрөөд. Тэгээ тухайн үед улсын начин Дэлгэр Баттай хамт явж байсан. Нөгөө нөхрийн далбааг нь авч өмсөөд тэгээ би өөрийгөө зарлуулаад гараад барилдсан. Тэгээ миний засвалчаар одоо Монгол улсын гавьяа жүжигчин Сэлэнгийн Баттар гэдэг Баттар найз маань миний засвалаар гарсан. Тэгээ гадны хүн очихлоор нөгөө сумын одоо хамгийн том бүх нь ерөөс амлаад авчдаг. Тэгэл би ч одоо ранкаараа хамгийн том бүхтийг барилдсан шүү дээ. Тэгээ би чинь чөлөөт мөлөөтөд ингээд секс мэксэнд явж байсан за үзчихэнтэй гэсэн. Намайг бол маш эвгүй, маш хурдан ингээ хайчиж байгаа байхгүй. Тэгэл өдөр хөдөөний сумын хүмүүс чинь намайг хараад ингээл хуруугаараа хараад энэ гадны хүн очихлоор их илч шоолж байгаа. Тэгээ би ингээл ичээд тэгэл айгүй босоод ингээ засуулаа харсан чинь манай засуул байхгүй. Төрөө байхгүй. Тэ. Тэг ингээ хаагаад харсан чинь хэзээний нөгөө нотгийн хүмүүсийн дунд орсон намаагаа танихгүй ингээл засуул нь биш юм шиг тэгээ сууж исэн. Тэр л санаанд орлоо. Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаан төгс төрх. Түлип. Таны гол сайханд хувьсэл хийн. Эволюдэр. За дараагийн манай нэвтрүүлгийн шат болохоор одоо энэ
баруун гар талд барилж байгаа даарцыг харж байгаа шүү дээ. Энэ даарцсан дээр нэг хүн 2 удаа шитгэе. А гол зорилго бол эмчээ байгаа зургнуудыг онох хэрэгтэй. За зургнуудыг оноод онсон зураг авахад за зурганы ард талд бичиг байгаа тэрэн дээр шийтгэл эсвэл гарын бэлэг гэсэн хоёр сонголттой. Тэгэхээр одоо хэн азтай ондоотой байж гарын бэлгийг онох нь уу, хэн өнөөдөр бас хөгжилтэй бай, та нарыг бас хөгжилтэй бай да гэж шийтгэл онох нь уу гэдгээ үзэх нь байна. Ээлж яриа. Айл болох та нартай бэл өгчмөр л тий. Юу шийтгэл байгаа юу? Өө шийтгэл нэг тийм актер Тийм үү. шишиг гараадгүй юм уу гэдэг юм бол Гайгүй. за хинээс эхэлгөө. Нэрээ юу яа? Эхлэхээс өмнө та бас нэг мерси мерси. мерсигээр байлаа. За тэгээ манай жүүснүүдээ уугаараа манай жүүс хийгээд гранины гээд манай энэ тэгш байгуулгыг. За. Juice friends, I think you. За эцэг нэг сайхан. За би хэцүү. За тэгээ. За тэгээд 10 жил нөгөө усаг дандаа нэг номерт хичээл сургууль бүх юмд гардаг байсан. Тэгэл би гарчиг. Айгүй хэцүү те. Гэрийн даалгавар хийгээг байх чинь хамгийн. Найзгаагаа бас дараа нь. За. Гол зорилго бол хоёулаа зургнуудын аль нэгийг л унах. Аль нь дээр нь Энзайн эндээс үү те. за ууд. Шоо. Угаасаа энэ даарц чи хүн байсан байна. Тий. Засун. За Засууны ард юу нарцгаая. За. Шийтгэл. Оо. За эдгээр хүүхэлдэйн кинонуудын дөрвөөс та өөрийгөө алинтай нь илүү төстэй вэ гэж бодож байна. Сонгоно уу гинэ. За. Өөрийгөө алинтай нь илүү төстэй вэ гэж бодож байна. Кунфу панда. За. Шрекийн илжиг хамгийн дотны найдсан. За тэгээд Мадагаскарын анааш Симбагийн Пумба. За эдгээр дөрүүдээс ерөнхийдөө бол бүгд л зан аашийн бодож байгаа ойрцоо шиг байна. Логийн дайч юм уу да. логин дайчин. Тий. Пумба. Панда. Панда. Пумба. Панда. Орчин цагт бас пунда гэдэг ч болсон байх. Үгүйсэхгүй шүү дээ. За пандатай төстэй гэж бодож байна. Яагаад? Панда бол за ер нь бол дүр нь хөгжилтэй тийм ээ. Хөгжилтэй дүр. Тэгээ дээрэс нь за дээрэс маш олон хүмүүсийг хамгаалдаг. Тэр тосгоныг, тэр улсыг хамгаалдаг. Бас хоолндоо сайн юм уу та? Панда үтээр адилхан дүр байна. Тэр ер нь хоёулаа аюу дажгүй сайхан сэтгэлтэй юм. Дайжгүй тий. Хоёулаа бас хоолнд дуртай юм байна. Яг одоо бол жоохон жин алдаад төс жоохон буурсан байна. Ер нь бол жинтэй байхдаа пандал байсан. За хамгийн одоо гол хоёр чанар энэ юм уу? Панда компо хийж чаддаг юм байна. Харин би барилдаж чадна. Тийм. Тийм. Тэгэхээр яг хоёулаа бас эн чинь манай бүх чинь тулааны урлагт орно үстэй тийм. Болгүй яг уу бас тэгээд панда шиг хичээлсэн шүү дээ. Тэр чинь тулааныхын урлагаар пандагийн суурьнд бас бүх байж л байгаа. бүх байж байгаа. За дараагийнх нь хүн. Болж болохгүй юу? За Аяа. мега акшн. Жохон ойртноос ачихгүй тий. За эмэгтэйчүүд мань бол жоохон ойрхоноос. За гол зорилго бол хоёулаа эднэрийн бэлэг хаана байгаа бол тийм ээ. За. Сап. Оо. За ер нь засаа Би айгу бодолтой байсан гэхгүй юу? За дахиад нэг. За хүчтэй. За засаа охин. За. Засаа охин. За энэ засаа охин бол одоо Орос засаа охин гэдэг нэртэй тийм ээ. Европ. Юу хөөрхий. Оросын үеийн засаа. За засаа охины ард энэ үзэгслэн гоогийн ард дандаа аюул нуугч идэг гэдэг үнэндээ Шийтгэл. шийтгэл байна. За шинэ оны минь төргийа гэсэн үгийг ууртай, баяртай, эморсон, сандарсан, гайхсан 5 өөр янзаар илэрхийлнэ. Оо ямар гоё. 5 4-аар дүү. Шууд сууж одоо? Тий. Оо за. Шиг камер руу гарч чад. Шинэ оны мэндийг ууртай хүрэх боломжгүй шүү дээ. Одоо харин Болсон дөө. энэ жил болгоё би хэдүүлээ. одоо би ойлгоцсон. За. За. Хааш харах яг sorry. За. За 2. За. Шинэ оны мэнд хүргэе. За юу таймер. Шинэ оны мэнд хүргэе. Эморсон, Шинэ оны мэнд хүргэе. сандарсан, Шинэ оны мэнд хүргэе. гайхсан. Шинэ оны мэнд хүргэе. За яста том Баг шагнаад юм биш үү? толтол нээж өглөө шүү дээ. Хөгжин. За.
Аль нүдэнд дулаах нь бол ондоо. Өөхөр. За ер нь бол Сантатай ойрцсон шүү. За. Энэ үү? Энд чи онцлог. Чи өөрөө шийдсэн. Чи гутлаа За, чамд хоёр сонголт байна. Чи хамгийн ойрхон онсон юм бол нэг бол Санта байсан, нэг бол Санта байсан, нэг бол энэ Готл авъё. гутал авах уу? Готл гэж Эм өстэй нэг бэлэгний. За би сууж явах уу? За сууж байгаа. За, бэлэгний хувьсан дотор бол одоо шийтгэл байна. бэлэг бол байсангүй. За. Шийтгэл байна. Энэ гэхдээ манайх энэ бэлэг байгаа шүү. За, бэлэг байхгүй. Хайд шийтгэлийг оноод байгаа бол. За, та хэр сайн балет чинь болох бололцоотой хүн бэ гэдгээ одоо сорж үзэх боломжийг олгож байна. Та яг энэ зургийг дуурайж 30 секундын балетын позыг барьж үзүүлнэ үгүй нэ. Ямар ч амар асуудалгүй хэрэг вэ? Би өсгөд готл юу? Өө, за өсгөд гутал дээр арай инкин ашиг. Зүгээр энэ гар юу ирээ. 30 секунд ярьж шүү. Позыг бариад. Хүлээ яах вэ? болоо. Хүлээ юу? Тэгээд болох гэх. Ингэсгээ болгох юм уу? Ингээд үү? Наадах чинь яг балет ч биш нэг юм буудан дээр ингээд суучгаар чи ойлоо. Харин тийм л юм байна. Эвдэрсэн бар биш гэл болоо. За асуултах үед яа. Хөлөө нэг актер яагаад яах вэ? За ийшээ яа. Та хэдийн урд гарч гарч байгаа сүний? Камер руу яа. Зүгээрээ. Биш үү? Хашаар. Ой камер руу яг на байрлаарай. Бид нар чарж Ямар амар хэрэг вэ? Ямар чам. Яг руу төсөөлөл хийчихвөө. Тэгээд болчихлоо л хүү дээ. Яг бол одоо ингэж тогтоод баг цаг бол. За чи ингэ байж бид нар цаашаа өргөнцөлчтэй. За та явж. За эргийн нэг. Иргэшгүй штэ. Оо. Та ингэж л иргэх. Оо гах. Аа баярлаа. Балет ч болох болцоо Энэ 100%. биш л энэ дөө баг тий. Хайстаа. Энэ зүгээр л чамд ийм үзэсгэлэнтэй охин урд чинь ингэж гоё эргүүлж л өгч юм. Аа. Давраад байдаг юм. За гаач. За. Оо. Шууд голдноо ч нөө 50 сая яваад. Хамгийн том шагналаа. Оолн тийш. Оо. 13. За хамгийн ойрхон пап. Энэ За хонх байна. Энэ жилийн баярын чимэглэлийн хонх. Бэлэг байгаа гэдэг ч тоо. Ер нь бол бэлэг байгаа шүү. Нэр байгаа шүү. Энд гэхдээ яг шийтгэл дарчлаа. аваад. За хамгийн сайн чаддаг нууц авьяасаа үзүүлнэ үү гэж. Хамгийн сайн чаддаг нууц авьяас. Би бүжгэлж чадахгүй. Нууц цавьяас шүү. Нуу цавьяаш гэж одоо ямар юм байт юм бол. Одоо яг таны хийдэг найраг зохиолоос гадна өөр. Одоо Ястан мэддэггүй юм байна шүү дээ. Би чинь ямар нуу цавьяас те. Өмнө оролцож байсан хүмүүс янз янзын юм харуулдаг байсан тий. Бараг зарим хүмүүс ч одоо хилээ дээр хөргөж явах шиг. Энэ миний нууц авьяас шүү дээ гэл. Гэхдээ хэрэггүй нууц гэхдээ миний авьяас гэл. Янз янзын юм явуулдаг лээ. Одоо юу ямар юм уу та яа та. За жишээ нь та маш сайн тогооч юу? Би бол маш сайн тогооч биш. Гэхдээ нэг эр хүнд нэг цайны нэг 3 хоол гэж байдаг шүү дээ. За би чи оюутан байхдаа цовын хий сурсан. 4 жил оюутны байранд цовын бол сайн сэгсэрнэ. За бүхэл мах сайн чанна. Тэгээд дээр нь бүхэл махаа чанаа дээр нь гурил ингээд дэвсээд гой бүтээгээд одоо тэрийг үл чадчихсан. За будаа тоорог сайн Хаа. Ер нь зүгээр яг элен таврал 3 байна. Байдаг л 3. өөрөө манайс үнэндээ Өөр чи 3 байгаа юу? за яг нэг дууны нэг галт нэг бадаг л явчихлаа. Тэрэн дээр бахаа. За тэгээд энэхүү сайхан шинэ жилийн үдэш одоо цэнхэр дэлгэцээ үзэж СБН телевизийн Happy 31 гэдэг энэ одоо алдартай нэвтрүүлгийг 19 жил дараалан тогтвортой үздэг нийт одоо Монголын үзэгчдтэй чадан ядны ганц бадаг гэдэг юм уу жоохон одоо хөгжилтэй байхыг үүднээс шүү. За би хөгжилтэй гэдэг утгаар нь 1900 миний одоо уншснаар бол 1959 онд Монголд анхны хипхоп дуу зохиогдсон байна. Тийм. Монголд за. За энэ нь болохоор агуу хөгжмийн зохиолт Цэрэнд Доржгойн Дорнод Монголын тал гэдэг дөө. За тэрний зарим нэг нь алдаатай байж магадгүй уучлаарай нутгийнхан маань.
За тэрнээс нь явчих уу. За, тэгээ. За тий хип хоп дуу гэдэг ах шүү дээ өөр хэлдэг. 50 оны хамгийн 50 сон. За энийг шийдсэн. Сангийн далайн давсан бурзайсан цагаан нуурын цайд мэнэ зэрэглэт мэрэлзаа. Дорнот Монголын удам тал минь юутай сайхан бэ гэдэг чинь хип хоп дуу гоож. Сонсч би таныг яагаад үглээд эхлэвдээ л гэдэг. Энэ нэлээд дээр үед одоо ингээд Монгол орон даяар зохиогдсон энэ хүн чи одоо хөгжим бүжгийн сургуульд насаараа багшилсан ийм одоо гайхалтай хөгжмийн зохиолч ийм хүн байсан юм байлээ. Тэгээ энэ хүн одоо манай нутгаар явж байхдаа юм уу, манай нутагт ажилладаг байхдаа юм уу. Би нэг хүүхдийн дурсамжийг уншаад. Тэгээд тэр дуу ингээд нэг удаа аз болж манай аймгийн театрын нэг дуучин дуулж таарад би үзсэн чинь би ч одоо бас жоохон залуу хүүхэд байлаа. Тэгээ ингээд миний чихэнд ингээд маш хурдтай. Сангийн далайн давсна бурзайсан цагаан нуурын цайд мань зэрэглэт юм ярилцаад тэгээд ийм одоо хурдтай өгнүүд нь ийм гоё ингээд урсаж орж ирээд тэгээ би эргээ гадаа харж явахдаа энэ Монголын баг анхны хип хоп дуу маягийн юм биш дээ гэдгийг зүгээр нарийн болгож бодож ялаа. Хүн чинь өөрийгөө гоё зэгцтэй төлөвлөж чадах юм бол хүн сайхан амьдрах, сайхан эрх чөлөөтэй сэтгэх одоо хүн хүснээрээ гоё сайхан өөдрөг сайхан байж чадна шүү дээ гэж би боддгийн. Яг энэ одоо сүлд модны гэрэл шиг сэтгэлдээ бүгд сүлдэрч огшиж дээшээгээл одоо сайхан амьдрдгаа л гэж би монголчуудаа би тэгж бэлгшээж боддог. Ийм л нэг бичээч юм дээ. Тэ? Баярлалаа. Маш баярлалаа. За юу нь бол бэлэг байсан. Уг нь бол юу яах вэ? Ядаж юу яах вэ? Миний засаа ах. Тэр явуулкадаас бас бэлэг аваад ирдэг хөө. Манай засаа ах. ийм өвлийн өвгөнтэй засаа охин чи засаа хүү тий? Засаа за яах вэ хүү. Засаа хүү. Оноогүй ч гэсэн та хэдтэй бас зориулаад. Сайн. Мерсигээ явуулъя. Гээд байгаа шүү дээ өөрийгөө. Тий. Дамжуулаа явах юм. Багийн тоглолт болж шүү дээ. Одоо хамтлагаараа Одоо янз бүгдээрээ шийд. Дуунууд бэлэг байсан. Шийтгэл нь тэгээд хариулт нь юу бэлэг болж ирж байгаа юм байна. Шийтгэлээ маш сайн хийсэн болохоор. Баярлалаа. Бэлэг байсан гэж баталж байгаа. Бид нэр юмтай шүү гэдгийг. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. За манай зочдод зориулаад SBN телевиз Happy 31-ийн хамт олноос ийм оны онцлог мэдээ гэж мэдээ бэлтгэж зориулсан байгаа. Тэгэхээр одоо бүх хүмүүст нь сайхан өөр өөрт нь мэдээг нь тарай. За энэ бол ингчингийнх байна. За альмигач байна. За гаачрахих байна. За. Баярлалаа. За оны онцлог мэдээ 2025 оны оны онцлог мэдээ гэж гарсан. Тэгэхээр одоо энэ мэдээтэйг манайхан хэр санал нийлж байна? Яаж нээж нэг дээр нэг ярилцъя. За эхлээд гаачрахих ямар мэдээ гарсан байна таны талаар? Нэг уншиж байгаа. За оны онцлог мэдээ. Миний хоёр эрдэнэ хайрын хот Никтоны цамцаа тайл зэрэг олон 10 хийт дууны үгийг бичиж дууны яруу найргийн ханхүү хэмээгдсэн Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагч сэтгүүлч ган учир Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулах хэмээх судалгааны номоо уншигч түмэндээ өргөн барьлаа гэсэн байна. За ханхүүн ч юу юм бэ зүгээр. Ер нь зүгээр нөгөө л яг хөө дууны яруу найрагт өөрийнхөө одоо хэмжээнд өөрийнхөө одоо бүтээж байгаа энэ он цагт чадах чинээгээр энэ их утга уран зохиолд хувь нэмрээ оруулж яваа болов уу гэж би өөртөө боддог. Одоо миний бүтээлүүд одоо Монголын үе үеийн залуучууд дуулж хуурдаж, бие биенээ хайрлаж, хүндэлж, бие биендээ аз жаргалыг бэлгэлж, дуугаар дамжуулж монгол хэл маань яруу тансаг байна гэдгийг ухааруулдаг ийм л одоо байгаасаа гэж бодож би мөрөөдөж бичдэг. Энэ маань ч бас одоо дуучтараа дамжуулаад хурж цаг үедээ олны таашаалд нийцсэн олон сайхан дуу болж үлдэж байгаад их баяртай байна. Үнэхээр одоо мөн одоо 25 оны хамгийн одоо миний оюун бодлыг ширгээж их одоо төвчээрийг шалгаж ингэж бүтээсэн ном бол
энэ Туг Чингисийн сүмийн түүхийг тодруулах уу гэдэг. Одоо 28 хэвлэлийн хуудас судалгааны ном байгаа. Энэ ном маань гарсан дээрүүдээ одоо гол нь түүх судалгааны талын мэрэгдүүдээс бол их эерэг сайн ам сонссон боломжтой сайн ном хийсэн байна гэдэг. Надад бол сайн ном хийсэн байна гэдэг л хамгийн дээд шагнал байлаа. Тэгээд оны онцлог мэдээ байж чадлаа гэж бодлоо. Би ханхуутайгээ санагдахгүй нүү. тэрэн дээр л юм байна. Ханхуу гэдэг хочиг ер нь яаж яваад хэн өгөөд байна? Нэг телевизийн мэдгүй нэг сэтгүүлч надад авчиад ханхуу гэдэг. Би ч одоо 50 шүү дээ. Тэгэхээр ханхуу байна гэдэг чи Ханхуу 50 50 гэж болно шүү дээ. тийм байж болох юм уу? ханхуу чинь одоо тэгээд Гоё дэш. 60 70 ханхуусэн шүү дээ. За болж чинь. Тэгвэл энийг хүлээж зөвшөөрөө. Эсвэл бичсэн дууны үг зохиол яруу найраг тэр болгон дандаа гоё хайрын тухай мухай гоё сайхан зохиолуудыг уншаад хүмүүсээс гоё ханхуугаас л тийм гоё уран тансаг юм гарна гэж Уран бүтээлийн ер нь бол 90% дандаа хайр сэтгэлийн тухай. Тэгвэл ханхуугаа аав. Тэгээ хайрын хот гэж дуу зохиож байлаа. Хайрлах хүсэл гэж дуу зохиож байлаа. Тэгээ миний нанд ингээд олон дуу ил дандаа л хайртай холбоотой. Тэгэхээр ханхуу. Нөгөө Чоко ахын нөгөө хайр гэд хүлээж суугаа юм штэ. Сайн яваагаад дуулгаараа гэдэг ч юм. Тэгээ уруулаа нийлүүлдэг ч гэсэн Тэгээ хоёр дуучлал багтчихаа. Тэгээ уруулаа нийлүүлсэн шинжил жаргалтай байсан. Тэ. Үнэхээр тансаг. Тэгээ Ханхуу гэхээс гэхгүй байхаар. Чадхаараа л хийлээ. Тэгтээ одоо тэр болдын захиа энэ чинь биччихлээ штэ. Тэ. Үүд ханхуу. Ээ. Ямар ч гаргаагүй. Тэр яг гайгүй багт гэж боддгийн. Тэгээ би ч өөрөө нэг нөгөө дүүлгөөд байх нэг тийм яв биш л дээ. Яг боломжоор л одоо хүмүүс сайхан л надад их таашаалтай байдаг. Дуучид маань миний бүтээлийг дуулаад тайзан дээр жинхэнэ од болж гялцчихвэл би үзэгчийн тэр булангийн судлаас хараад баярын нулимс асгаруулж суудаг л хүн штэ. Бид нар чи одоо зохиогч нар учраас манай хөгжмийн зохиолч олон сайхан энэ цагийн бүхэл сайхан хөгжмийн зохиолчтой хамтарч ажиллаа. Тэднэр маань намайг тоож хамтарч ажиллаа. Би өнгөрсөн хугацаанд нэг 100 орчим хөгжим ая болоо 100 хөгжмийн зохиолчтой хамтарч ажилласан. Тэгээд их баяртай. Би ховтой хүн гэж боддгийн өөрийгөө. За мэдээ бол 100% саналагдж байна. За игчингийн мэдээ. За яг бол мэдээж уран нууралт акробат биш ээ. Гэхдээ циркээс ялгаагүй энэ уян асана барилтуудыг хийж чадаж байгаа нь хэр удаан хугацааны хөдөлмөрийн үр дүн бэ? Мөнхийн залуу насыг хадгалан үлдээдэг йогийн үр дүнг мэдэрч яваа багш инхчэнд үеийнхнээсээ ганцаараа хөгшрөхгүй үлдчихвээ гэх айдаст бодол төрдөггүй юм байх таа. За санагдаж байна. За ихтэй ихний багц. За ер нь бол би 14 оноос хойш йог хийж байгаа. Тэгээд 16 оноос хойш багшлаа явж байгаа. Тэгээ ер нь 18 оноос хойш бас багшийн сургалтуудад багшилж байгаа. Одоо йогийн багш болохоор сонирхож байгаа хүмүүс, болохоор сургалтын зоож байгаа хүмүүс гэсэн. Чи одоо 16 он. Тэгэхээр 11 жил мэл хийж байгаа юм уу? Яг хийж байгаа хугацаа. Тэгээ одоо бараг 10 жил багшлах явж байна. Аюу сонголт Монголд ордог те энэ дасгалууд нь. Тэгээ яг дээр яг илүү спортын төрөлчин болохоор яг энийг хийх ёстой гэдэг чтэй. Яг дээр болохоор илүү ингээд татгшаага төвлөрөөд өөрийн чинь хэмжээ хаана тэндээ ингээд тухтай байхад л хангалттай гэж үздэг. Чи маш их тайван байдаг бах. Чи уралдгүй. Урлаа шүү дээ. Яг яг ингээл За одоо найз залуу нөхөр чи оройтой дэрхэд ингээл байж. чи хайчоо. Аагүй ёо. За одоо. За дараагийнх нь юу гэсэн бэ? Ганцаараа хөшрөхгүй үлдчихвээ гэсэн бодол байдгүй гинэ. Тийм. Одоо үеийнхэн найзуудаас одоо ер нь йогоор хичээлэхгүй байвал яах юм? Одоо авар хурдан сунаа гэдэг шиг тийм аюул байна уу? Зөвлөхөд йогоор юм бол ийм байна. Хүмүүс бас зөвлөгөө өгөөч. Одоо хилцэх юм уу? Үг гэх юм юу гэх юм? Йогоор хичээлж хэлсэн цагаас эхлээд тэр хүний нөө биологинаас зогсдгоо гэж тийм яриа байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь одоо би гэлтгүй одоо ингээд арай настай багш нараа бас харж байгаа байхгүй 70 гарсан багш нар байна 50 гарсан 60 гарсан ингээд зөндөө багш нар байгаа. Тэгээ харахад ингээд харьцуулаад харахад би өөрийгөө биш тэднэр дээр илүү ялгааны мэдрэгддэг байхгүй юу? 70 гарчаал гар дээрээ зогсоол толгой дээрээ зогсоол тэгээл ирүүл ямар ч өвчин ярихгүй харьцангуй штэ тий харьцангуй ирүүл ингээд
Ба тэгээд харахад бас бахархмаар байдаг. Тэг хичээлээ заа. Тэгсэн ер нь ингээд сургал мургал зохион болоо ном бичиж яваад байдаг. Тэгэхээр одоо гэрлээ гэдэг хүн байдаг. Яг Мандалагийн үүсгэн байгуулагч. Би бол тэр ихж байгаа багшигаа ингээд нэг рол модель болгоод явдаг. Ер нь бол биологийн нас зогсно гэдэг нь бас хэрэгтэй юм те. Тэгэхгүй одоо чиний бол яг амьдралын нас яваад байдаг. Биологи царайны бас биологийн наснууд нилээд биш. За нэг их шиг мэдээлэл. Би нэг гоё нэвтрүүлэгч болсон юм шиг бодоо явчих. За, SBN телевизийн 2025 оны онцлог мэдээ. Happy 31 баярын хөтөлбөр. Оны онцлог мэдээ. Солгой хоолойтнуудыг ч мэрэгчлийн дуучин шиг дуулуулах мөрөөдлийг тэн ажиллаж яваа дуулахур зүйн багш, дуучин, ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бягмар Сүрэн, дуун увдас Урланга Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотод нээлээ. Дараагийн мэдээ. Дэлхийн дуучинг төрүүлэх мөрөөдөлтэй багш. За ийм байсан. За. Энэ сайн гоё юм аа. Сандлагдж байна уу? Бүр үнэхээр таалагдж байна. Ямар гоё бүр бүтээлч баярлаа. За. Одоо солгоо хоолойтнуудыг ер нь бол одоо дуулж чадахгүй байгаа. За одоо энэ солгоо хоолойтой гэж шууд бид нар нэрлээд байгаа. За энэ хүмүүс маань юун дээр анхаарвал хамгийн ихний ээлжинд юун дээр анхаарвал дуу дуулах тий баруун талынхаа хоолойтой болоод каракед нэг юм мухард ингээд сууж авахгүй болох вэ л гэж байна. Тийм хөөш энэ дундаас би л түрүүнд ган очор зохиогчийг бол муу юм байна гэж бодсон. Над дээр ирэх юм байна гэж бодсон. Би бол урилгаар шууд урамшууллаар үүнгөө заана. Инг чинь байна бас муу юм уу те. За манай шавнар бол гоё дуулдаг штэ. Маш гоё хоолойтой. За тэгэхээр би нөгөө нэг сургалтынхаа нэрийг нэрдэхдээ өөрийгөө солгоо олоотой гэж боддог хүмүүст зориулсан сургалт гэж нэрлэдэг. Өөрийгөө тэгж боддог. Ерөнхийдөө бусад хүмүүс бас тэгж боддог. Гэхдээ яг үнэндээ багшд бол гарцсан ингээ бүр ерөөсөө ингээ харагдчихэдэг учраас миний хувьд бол над дээр ирсэн хүн бүхэн энэ хүн дуучин гэж би хардаг. За, ямар зэрэг ах юм мэдээ юу гэж байна. За минийх ингэсэн байна. За шинэ жил болгоноор бидний аманд аялагддаг жаргалтай шинэ жил дууг дуулсан амар жаргал дуучин нууц арал дээр бүгж амьдардаг оо гинэ. За. Яг ер нь би бас зүгээр нөгөө боломжийг ашиглаад бүлтэрнэ гэдэг шиг те. Ямар ч байсан SBN-ийнхэн бас судалгаа сайн байд юм байна. Намайг бол сураггүй байгаа гэдгийг бол мэдсэн юм байна. Кристиано Роналдо амар жаргал хоёр хувьдаа аралдаг гэж байна. Нөхөр бол яг бодит арал дээр, би ч юм бол хоос арал дээр байгаа ш. Би өөрөө болоод яах вэ нөгөө ер нь бол нөгөө эд амжилтын үзүүлэх наснаа бэртэл зодог тайллаа гэдэг шиг те. Ер нь бол би урлагийн салбарт ингээд яг одоо зорж ажиллахгүй ингээд 10 гаруй жил болсон байна. Тэр утгаар нь бол сураггүй байна л гэж мэдээ оруулсан юм шиг байна. За хоёр дахь нь болохоор одоо санаашрал юм уу? Амьдаар нь уулзах нь байтугай зургийг нь харахад хэцүү. Түүний дуу хоолойг дэрэгдээс нэг сонсох юмсан гэж байна. Тэгээд нэг сонсохыг доо гэж. Энийг бичсэн сэтгүүлч. Тийм би бол энэ эм зүстэй хүн бичсэн гэдэгтээ бол батны итгэж байна. Яг юм ингэж хэлсэн. Гэтэ би нөгөө нэмэлчгүй мэдээний тайлбарт манай амраа нөгөө ер нь бол нөгөө өөрийнхөө ажил бизнесээ маш гол болгоод тэгээ түрүүнд хэлсэн 25 онд гэр бүлдээ анхаарсан гэдэг шгэ яг энэ хугацаанд бол ер нь өөрийнхөө ажилд одоо бүх одоо төвлөрлөө төвлөрүүлсэн тийм хүн байгаа. Тийм тэгээд амраа маань бас за арал марлын одоо ярих байвал юу вэ? Баярлалаа. Одоо ер нь бас байх нь шүү дээ. За мэдээ тэгээ санал гэж чинь тийм ээ. Ер нь бол учир шалтгаан юм. Удахгүй бас энийг бичсэн сэтгүүлчид зориулж тэр дуу хоолойг яг өөрийнхөө биеэр дуулж үзүүлнэ. За тэгээд та бас зориулаад ч байх уу? Дурсгал болоод бас үлдээж байгаа шүү. За 25 оны энийг хараад нэг хоёр цааны хоёр талцсан хоорондоо санаа байж байхгүй дөө. Жижиглээ гэж сонин засаа охинтой. Тийм засаа охинтой. Хэн засаа хэн өвлөө үг мэддэхгүй хоёр юм. Яг л хойтлоо ухдаг юм. За дараа чи авдрын. Зараа нь миний авдагт энэ өөрөө авдагтаа юу ч би айгүй хэмтэй. Энэ нь бол авдраа урдаа гармаар юм биш үү? За дараагийн манай нэвтрүүлгийн бас нэгэн онцлог гэх юм бол за одоо эдгээр зургнууд байгаа. Ийм цонх байна. Цонх. За Посейдон, Грекийн далайн бурхан Посейдон. За энэ нөгөө нэг их шиг тайрцаг.
За тэгээд энэ манай миний араас гүйдэг охин. За энэ За энэ дөрвөөс өөртөө таалагдсан нэг зураг сонгооч. За би ингэ барьж шууд хэлж за тэр зургаас цонх уу. За би их шиг таарцаг. за амар жаргалах цонх нэг огш. Седан. За тэгээд нэг нь томлаад яалтчихгүй. За очиос давцсан ч болно. Давцаж болох юм. Жолно. Ааха. Би энийг хамцангоч. За хоёр седан. За. За Цонх. Та. Би их шиг таарцаг. таарцэг. За окей. А энийг би өөр авч дөө. Өөрийнхөө найз Та нар охин. авахгүй болчих. Седан. За энэ болохоор энэ манай нэвтрүүлгийн онцлог. Энэ бол энэ зургуудыг сонгоолдог нь яадаг вэ гэхээр маш олон заншлууд байдаг юм байна л да. Заншлууд одоо шинэ жилийн баяраараа хийдэг. За тэр заншлуудтай холбогдолтой зургууд. Тэгэхээр та одоо өөрийнх нь сонгож ийн гэдэг нь өөрийнх нь сэтгэл хөдлөл за ер нь өөрөө дотроо энэ заншилтай их тэр улсын хүмүүстэй их төстөө сэтгэж гинэ гэж бодож хүлээж аваарай гэж байгаа юм. За тэгээд энэ тайлбарын энэ үзмэрчийн тайлбар хараа. Болор бөмбөг авсан баа байлаа. Их шиг За таарцаг. та. Болор бөмбөгөө. За шинэ он солигдох мөчөд Нью-Йоркийн Times Square одоо шинэ жилийн хамгийн гоё болдог л гудамжтай. Цугласан хүмүүс 23 цаг 59 минутанд Times Square-ийн дээвэр дээрээс болор бөмбөлөг унгаад гин хүмүүс. Энэ болор бөмбөгний газарт буух хугацаанд хүмүүс гэрийнхээ хойд талын хаалгыг онгойлгож хуучин ондоо баяртай гэж шилж үдэн урд хааллын хаалгаа онгойлгож шинэ оноо сайн уу гэж орж орж авдаг юм байна. ийм Америкийн одоо Нью-Йоркийн хотынхны хийдэг заншил юм байна л да. Тэ. Тэгэхээр одоо хоёулаа энэ жилийн шинэ жилээр нэг болор хайрцаг аваад саахан Унах нь ш. цонхороо унгаагаад хуучин оноо цонхороо саахан дээш нь явуулаад хаалгаа онгоолаад 2026 онд орлоо. За ийм байх нь шүү. Гадаадын бас иймэрхүү ёс заншил байд юм билээ. Аюу Манай сайн бас заншил өөр хүмүүс тий Америк байна, Европ байна тий. Тиймэрхүү бас юмнууд байд юм. За Грекийн алдарт Посейдон бурхныг болвол гаачрах инхчээ хоёр маань сонгосон тий. За барилжуулчдын шинэ жилийн баярын орой далайн бурхандаа мөргөж өөрийн үнэт зүйл амттан бэлэг дурсгалын зүйлүүдийг өргөл болгож өргөдөг ба жижиг заваар далаад гарч шинэ ондоо хүсэл сэтгэлийн үгээ шивнэн чин сэтгэлээсээ мөргөлийн ёсол үйлддэг юм. Далайн бурхандаа одоо жижиг заваар одоо 31-ний орой Монголд л хөлдөд өгөх юм байна заахаа. Монголд л Яаж талаар угаар. хамгийн ойрхоноор туул дээр очиод ингэ. За юм энэ цонхыг бол нэг огс сонгосон тийм ээ. Шин бүхний эхлүүлэхийг бэлэгдэл болгож Италичууд шинэ жилийн шүнд байшингийнхаа цонхоор хэрэггүй зүйл хуучны тогшлог гадагш гаргаж хайдсан байна. Цонхороо. Тий. Одоо Италичуудын бас тийм ёс заншил байдаг юм байна. Тий. Италидаа бол болдог баг. Манайдаа цонхороо юм хаяад байдаг. Уцаар бол Энийг эмчтэй яагаад төө. Тэгэхээр дээрээс нь тэгээд шинэ жилээ яаж ийна хуучин муу хаа заяарлсан нэгтэй сонхоо онгоолгоод нэг сайхан дотроо байгаа Цаасан дээр юм бичээд. тий цаасан дээр юм бичээд цам юм бичээд хуучин муу хаа юм одоо ингээл буцаад юм уу яа Тий. тэгэх нь шүү. За иймэрхүү ёс соншилтой байдаг юм. Иймэрхүү учиртай зургууд ганц байжээ. үлдснээ Ганц үлдсэн манай манай хүн юм уу да тий. Шар өнгийн дотор ч юм. Экваторчууд шар өнгийг мөнгө эд баялагийг бэлэгдэл гэж үздэг юм байна. Шинэ ондоо асар их эд баялаг мөнгө хөсч байгаа бол шар өнгийн дотор хувцс өмсдөг юм байна. Шар өнгийн дотор хувцс чинь бол Байх уу мөнгө тэгээд. баялыг л ер нь би одоо насараа шар хүс баяжаадсан юм байна. Яг байна. За энэ хөө одоо Атрик ёо би өчтөр хэлээдсэн одоо ингэж за энэ сайхан юм дээр манайхан 2025 оных ажил улсал амжилттай сайхан бүтээд хүссэн сансан зорилготой бүтээд сэтгэл ер нь 100% хангалуун байна гэж би ойлголоо ярилцлагын донд болоод за одоо хэдүүлээ 2026 онд юу хүсэж байна одоо зорилго мөрөөдөл юу байна тэр болгоноо сайхан бичээд манай зочид бүгдээр энэ хоёр гацуурыг бичиж чимжээ гань. Хүсэл мөрөөдөл зорилгоо 2026 оны зорилгоо. Тэгээд эх жилийн шинэ жилээр эх жилийн яг одоо хайпи 31-ээр энэ бүх өлгсөн юмнуудыг нь уншиж танилцуулах. За ингэжээ. За та 2026 онд тэр мөрөөдлийн зорилго нь хэдэн хувьтай биелсэн байна гэдэг хэдлээ шалгаж эргээд уулзах юм байна. За тэгэхээр бичнэ гэсэн би танад даал өгнө. За тэгээд 26 оныхоо зорилго мөрөөдөл хүслийг би бичээд манай хоёр гацуурыг дуртай гацуураа чимж бол.
Happy 31 нэвтрүүлэг SBN телевиз 19 жилийн турш та бүхэнд хүрж байгаа SBN телевизийн Happy 31 нэвтрүүлэг маань хүрж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор бол Яруу найрагч Монголын зохиолчдын эвлийн шагнал Яруу найрагч Ган Очир, Монголын ханхүү Яруу найрагчийн ханхүү хэлж байгаа. Одоо бид хоёр бол 100% хүлээн зөвшөөрөхөр болсон. За мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Өмөр Сүрэн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Амар Жаргал, за йогийн багш Ингчин нар маань оролцож байна. Эрхэм зочид маань яг одоо 2026 оныхоо зорилго мөрөөдөл хүслийг бичээд студийн маань хоёр хацуурыг чимэхэд бэлэн боллоо. За хамгаах болцсон юм уу? Болцсон. Аль дуртай дээр тэрийг дээр яг уу, доор яг уу. Тэгэл намхан хүмүүстэй боломж олгоод дээр нь бич. За тийм болно. За. Энэ жоох юм гооч. За тэгээд 26 оны 12 сарда эргэж уулзаад энэ дутуутай хүсэл мөрөөдлөө бичих нэ. Нэвтрүүлгийн тэтгэж Наран Сваровски. За, бичсэн үү? Бичлээ. За, одоо харин үргэлжлээд энэ ширээн дээр байсан гал тэргийг харж байгаа ш тийм ээ. Энэ гал тэргийг. За, энэ гал тэрэг бол яг одоо эндээс 12 сарын 31-ний өдөр орой 12 цагийн өнгөрөөд 2026 онд хөдлөх гал тэрэг байна. Ирээдүйн хөдлөх гал тэрэг. За, тэгэхээр энэ ирээдүйн хөдлөх гал тэрэгт 2025 оныхоо өөртөө за чиний тэр шийдвэр, чиний тэр хийсэн зүйл маш сайн байсан шүү. Баярлаа гэд нэг жижигхэн өөрийнхөө нэг хэрэглэлийг тэр 25 оных хамгийн сайн байсан хувилбарыг шингээгээд 26 он дахиад энэ мундаг байна гэд энэ дуугаар 26 оны ирээдүрийг олох юм. Тэгэхээр манайх нэг хэрэглэлээ сонгох юм. За тэгээд 25 оны өөрийнхөө яг ямар шийдвэр, ямар цаг үед баярлаа гэж хэлмээр байна. Би 2025 онд бол яг өөрийнхөө одоо эрдмийн бүтээл болох Туг Чингисийн сум намаа ингээд хэвлэх үйлдвэрээс аваад явж тэр мэдрэмж хамгийн гоё байсан. Үнэхээр одоо нэг хүн чинь нэг мөрөөдөлтөд хүрээд те намаа хэвлэх үйлдвэрээс тэр нэг будагхан хангалсан өөрийнхөө одоо шинэ одоо бүтээлийн номыг аваад ачаад ингээд явж явах тэр одоо мэдрэмж бол хамгийн одоо сайхан мэдрэмж байсан. Одоо орон бүтээлч хүн бол чинь дуучид бол өөрийнхөө одоо бие даасан концертыг тавиад гэдэг юм уу, том фестивалууд ороод төрүүлээд гран при аваач гэдэг юм. Зохиолч бүтээлч нар бол бид нар намаа одоо хэвлэх үйлдвэрээс хэвлэлтэнд өгөөд аваад тэгээ анхны үнс одоо уншигчийн сэтгэл энэ төр ирэх бол одоо хамгийн сайхан мэдрэмж байдаг. Тийм ч учраас би одоо тэрийг шингээгээд хүн одоо ирэх хүн бол хэмар морь гэж ярьдаг. Тэгээ энэ миний хүүгийн тоглолтог морь. Тий. Тэгээ би энийг бас ирээдүйн 26 онд миний одоо тэр хүсэл мөрөөдлийн хэмрийг 26 онд өртөөчлөн нуруунд дээр авч яваасаа гэж бодож би өглөө тоглоомноос нь харж байгаа. Аав энийг авах шүү. Тэгээ морьгүй ирнэ шүү буцсан шүү гэж хэлсэн үү? Гурдан морь байгаа. Тэгээ энэ морийг энэ хүрэн морийг сонгосон. За. Тэгээ энэ дээр нь тавьж хүн байгаа байна. Бараг зэрэгцээ давхчих юм гэх юм байна. Энэ хүрэн морь аваад ирсэн. За баярлалаа. 26 оны ирээдүрөө хөрөн морь таны хүсэл мөрөөдөл таны тэр сайхан мэдрэмжийг тэгээд дахиад 26 онд авчирж ирэхээр төрүүлээд авчих нэ. Бүр илүү сайхан юм. Канадад тавсгүй тавь. Маш гоё. За. За. За Ингчингийн өөрөх аль хувилбарт аль үе цаг мөчд баярлж талархаж байна. За миний хувьд би ерөнхийдөө нэг 19 онд төрөөд хүүхдтэй болоод төрөөд тэгээ нэг 3 сар болжсэн чинь ковид тараад. Тэгээ ингээд 2 жил ингээ бараг карантин нэг хүүхдтэй хоёулахнаа байцсан байсан баггүй. Тэр нь харьцангуй ингээ төрснөөс нь 19 оноос хойш ингээл нэг өөрийгөө жоохон мартаад ингээл хүүхдгээ авцсан. Тэгээ энэ жил болохоор илүү буцаагаад илүү нөгөө йогийн хичээл заахтай илүү цаг гаргаад өөр төрөө төвлөрөөд байгаа. Тэгээ тэрийг бас ингээд арай ингээ балансжуул сурж ийн гэх юм уу? Тэрэндээ одоо баярлаа гэж хэлье. За 26 оныхоо вогонд гал тэрэг энэ баач юм дээ. Би бол надаа өөрийгөө илэрхийлсэн авчраар ихээр нь би нэг ийм юу вэ надад чинь тань таад мэдхгүй мэн 30-ийн тоо Юуг 30-ийн тоо юу вэ? кафт уу? намайг илэрхийлнэ гэхээр би одоо йогтой холбоотой юм хагаад байна. Энэ болохоор үсэг одоо нөгөө тарин тэрний одоо эхний төвд үсэг л
Тийм, тэрийг л авчирлаа одоо. За 30 тоош гарч байна. хэлж Тэгээ яг ингээд самгаар дор бичсэн байгаа. За 26 онд наадхаа сарын 1-ийг шилжүүлээд Тэгээ явах за нь. За 26 онд бол За, тэгээд гээд хэлсэн. асуудалгүй бүх юмны баланс тэмцээд за хүүхдэн ч гэсэндээ сайхан өсөөд өөрөө йогийнхаа одоо бүх зорилго бол бүх юм биелээд тэгээд энэ карттайгаа 26 онд эргээд болцсон. За мега өгшөө. За намайг илэрхийлэх юм болохоор зэрэг ер нь миний дуу хоолойг сонсож надтай ярихад намайг илүү илэрхийлэх байх гэж би бодож байна. За тэгээд энэ дээр хэдийгээр багаар бичсэн боловч би 25 оныг бол өдөр болгоныг би талархлаар эхлүүлсэн. Бас талархлаар өндөрлж исэн. Тэгээд ер нь надтай уулзсан хүн энэ хүн талархдаг хүн байна гэдгийг мэддэг байгаасаа гэж би хичээж байгаа. Талархах тусам амьдрал яг одоо манай энэ спонсорлж байгаа байгууллага гэсэн тийм Мерсигийн тэг яг энэ Мерси шиг амьдрал үнэхээр амттай болж байгаа талархах тусам тийм болохоор 26 онд үзэгчид маань ч гэсэн өглөөг талархаж эхлүүлээд үдшийг талархаж үдээд маргааш өглөөгөө бас талархаж юм амьдрал нь амттай байгаасаа гэж би бодож байна. За 26 оныхын амьдрал бүр энэс илүү амтлаг. Хамгийн сайхан амттангуудын сомрлог байх болтугай. За амар жаргал ахыг. За миний энийг ингээд бүр сайн ингээ харах юм бол их гоё. Энэ одоо богоч би нэг одоо ингээд биесэн салахгүй зүтэг энэ дээр аав гэсэн бичиг байгаа. Зүрхэн хэлбэртэй. За энийг миний хамгийн баг хуу амар жаргалын баяр жаргал гэдэг залуу аавдаа хийж өгөөд. Тэгээ би энийг ингээд зүгээд явдаг. Яа миний хүсэл бол сая би хэлсэн те яг нэвтрүүлгийн өмнө би сайн аав байхыг хичээж байгаа. Би өөрөө угаасаа муу аав гэж боддог. Гэхдээ илүү сайн аав байхыг хичээдэг. Одоо хүүхдүүдтэй хайртай. Тэгээд нөгөө хувь хүн одоо сайн уран бүтээлч гэдэг юм уу эсвэл одоо сайн инженер одоо сайн улс төрч гэхээсээ илүү би сайн аав байх нь юм. Эр хүний хувьд сайн аав л сайхан юм байна гэж боддог. Тийм учраас би дахиад илүү сайн аав байх болтугай гэдэг. За. Маш баярлалаа. Одоо тэгвэл явуулаад буцаад ирэх байлгүй дээ. Буцаад 26 онд сайн аав болсон. Хүүхдүүдийнх нь бас аз жаргал, хичээл, ном, ажил үйлс бүх юм сайхан өндрөөс өндөр байх болтгой мэдээж. Тэгээд ардаа тийм мундаг сайхан аавтай байгаа юм чи аавынх нь ажил үйлс өндрөөс өндөр амжилт хүсье. Танай гэр бүл ер нь бүх зочдынхаа гэр бүлд эх 26 оных нь амьдрал ажлынхын цаг минут секунд болгон аз жаргал инээд хөрөөр дүүрэн байх болтугай. За 26 онд л ингээд тэрийг маань хөдлөх болно. Урилга авч ирсэн. За тэгээд бид тэр хоосонгүй. Манай бас засан ханхуу. За ер нь ингээ ажиглаад хахад миний энэ талаас их гой гой юмнууд гарч ирээд байгаа. Энэ юу ч гоо. би яг гоё тавиад байж байгаа юм л та. Манай ивент төчөөс бас та хэд зориулж байгаа бас дээжүүд. За энэ жилээс манай наран группийн маань 35 жилийн тохиож байгаа. Наран группийнхаа баяр хүргэе. За ингээд бүтээгдэхүүний дээжүүдийг хийж байгаа шүү. Баярлалаа. За тэгээд одоо Бэгийн хамгийн гоё дуртай хэсэг. Үгүй. Шинэ он гарах гэж байна, шинэ жил ирж байна, шинэ бүхний эхлэл, шинэ дурсамж, шинэ хайр, шинэ амжилт болгоны эхлэл болсон 2026 он маань тун удахгүй бид бүхэн дээр ажиллах гэж байна. Тийм болохоор бүгдээрээ ориглон дарсаа сайхан бодуулцгаа. Манаас хамтран зохион байгуулагч, ивент тэтгэгч Bottega брендийн ориглон дарсаа, хамтад ориглон дарсаа. Одоо шинэ оноо эндээ юутэйч бид л ухтаад авчих. Тэр талаас хамаагүй сайхан юм гараад байна шүү те. Би ер нь арай хөрөнгөжүүн бий байгаа шүү. За тэгээд өнөөдөр студид ирсэн уран бүтээлч нартай зориулаа. За дээрэс нь эрхэм хүндтэй үзэгч нартай зориулаад гэр бүлийн шинэ жил болгоноор одоо аав хүн нь үг хэлдэг гэдэг шиг өнөөдрийн студийн бас аав хүн ган очрахыгаа таныг үг хэлнэ үү гэж хүсэж байна. За энэ SBN телевизийг үзэж байгаа нийт одоо монголчуудаа энэ сайхан үе тэнгийн найз нөхдүүд уран бүтээлч энэ телевизийн хамт олонныхоо нэрийн өмнөөс ирж байгаа морин жилдээ хямар золбоотой, эрч хүчтэй одоо баян тарган элбэг дэлбэг юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За тэр өрөөл батгах шалтгаан. За
шинэ оны мен төргий. Баярлалаа. За. Чи байж чамд өгнө энэ. Баярлалаа. Дайраад идэв. Айгуу. Манай хоёр хөтлөгчид үнэхээр одоо гайхалтай би энийгээ мэдэрдэг, ойлгодог. Нэг нь их ухаантай, нэг нь их биелгэж юм байна. Тэгээд кампас гэрчсэн бүр ерөөсөө тий маш сайн тий Олон жил хийцэн өгөө. Баярлалаа. мэрэгсэн байна тий. Энэ нэвтрүүлэгтээ бидний хүндэтгэн одоо манай багийг уурсан та нартаа ч бас их баярлж байна. Телевизийн ажил бол дандаа айл гэрийн хооморт сайн сайхныг түгээж өгдөг. Энэ одоо сүлд мод, энэ одоо сайхан гацуур мод шиг Монголын айл болгоны хоомор аз жаргалаар гээж хүсэл мөрөөдөл нь ориглоонд арсшгэ дандаа ингэж бэлхэж байх болтгой гэж ирөөй дөө. За төлөө. Шинэ оны минь Шинэ оны минь үзэгчтэй. Шинэ оны минь. За тэгээд энэ гайхалтай сайхан цаг мөчид студид бол энэ ажиллаж байгаа бүх хүмүүс зориулаад дээрээс нь эрхэм хүнстэй үзэгч нартай зориулаад за манай гаан очир ах юм аа нүг. Амар жаргал ах мөр сүрэн игч нарын маань соёлын тэргүүний ажилтан дуучин мөр сүрэн дууч соёлын тэргүүний ажилтан дууч амар жаргал нарын маань дуулснаар гайхалтай сайхан нэгэн бүтээл өгдөг. Тэр дууга хүү бид манай студийн тайзан дээр ард түмэндээ болон бид бүхэн зориулсан дуулж өгнө хэмээн хүсэж байна. За. Манай санжаагийн аялгаа. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх диез дамат. Амьдрал бол аялал. Дээлсэ. Шинжлэх ухаан жаргалтай.
явсан бид бүхэн Эсмэн төлөв 19 жилийн турш асуултгүй урьж байгаа Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар дуу хууртаа шаргалтаа та бүхэндээ хүрлээ. Та бүхэнд шинэ он шинэ жилийн мэнд хүргэе. Ирсэн зочдтой маш их баярлалаа. 2026 оныхын амьдрал дуу хөгжмөөр дүүрэн байх болтугай, орон бүтээлээр дүүрэн байх болтугай, амжилтаар дүүрэн байх болтугай, ад шаргалаар дүүрэн байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Шинэ оны мэнд хүргэе. Happy New Year. Баярлалаа. Шинэ оны мэнд Happy 31. Баярлалаа.